รงนี้อันตรายนะครับถอยก่อนนะครับถอยไปครับ Тайландын нийслэл Бангкок хотын яг төгсөгт тесрэх бөмбөг дэлбэрч 123 хүн бэртэж гэмтлээ. За жуулчдыг хамгийн ихээр татдаг буддын шашны сүм болон худалдааны төвд байрладаг хүн ам ихээр төвлөрсөн газарт оройны 19 цагийн орчимд болсон дэлбэрэлтийг цагдаагийн байгууллага санаатай аль болох олон хүний амьд хүрэхээр санаарсан халдлага гэж мэдээллээ. За амиа алдсан хүмүүс дунд гадны иргэд байгаа эсхийг тодорхой тогтоогоогүй байгаач зарим их сурвалжууд дээр Хятад болон Филиппиний иргэд байсан гэж тогтоолоо. За амиа алдсан хүмүүсийн тоо их сурвалжууд дээр өөр мэдээлж байгаа. За тухайлбал зарим их сурвалжууд дээр амиа алдсан хүний тоо 17 гэж байхад 27 хүн амиа алдсан гэж зарим их сурвалжууд дээр мэдээлж байна. За энэ тоо бол хараахан баттай тодорхой болоогүй байна. За дэлбэрэл Ереван нэртэй жуулчдыг ихээр татдаг сүмийн дэргэд болсон. За энэ сүмд өдөрт сая гаруй хүн орж гардаг юм байна. За буддын шашны хамгийн алдартай сүм болон хотын худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн хажууд болсон дэлбэрэлтийг мотоциклд нуусан 5 кг тесрэх бөмбөгнөөс үүдэлтэй гэж мэдээлж байгаа юм а. За өөрөөр хэлбэл террорист этгээд санаатайгаар 5 кг орчим тесрэх бөмбөг дэлбэлсэн гэж цагдаа нар мэдээллээ. За энэ халдлагыг хэн үйлдсэн бэ гэдэг дээр хэлэхэд эрт байна. За цагдаагийн байгууллага бол энэ тал дээр тодорхой мэдээлэл гаргаагүй байна. За цагдаагийн ажилчид ойр орчимд тесрэх бөмбөгүүд дахин нуусан байж болзошгүй гэж нэгжлэг шалгалт хийж 500 м тутамд цагдаагийн постыг байгуулад байна. За буддын шашны хамгийн том сүмийн дэргэд болсон энэ халдлагыг хэн үйлдсэн байж болох вэ гэдэг маш олон үзүүртэй таамгууд явж байна. За тухайлбал цөөнх болсон мусульман шашинтнууд удаан хугацааны турш биеэ даасан мөж болох орлогуудыг хийж байсан. За мусульман шашинтнуудыг ч хавчрах гадуурхах тохиолдлууд бол Тайланд улсад гарч байдаг. За энэ халдлагыг бол үүнээс үүдэн шашны хит үзэлтэн үйлдсэн байж болох юмаа гэдэг таамаглал гараад байгаа юм а. За 2014 оны 5 дугаар сард Тайландын засгийн газар татан буугдаж цэргийн дэглэмтэй болсон. За үүнээс хойш бол Тайланд улс 2 хуваагдаж улс төрийн хувьд тогтворгүй, улс төрийн үзэл бодлын хувьд иргэд нь 2 хуваагдж байгаа. За энэ улсын өмнөд хэсэг зөрчил мөргөлдөөний бүс нутаг болоод байгаа. За үүнээс болоод олон улсын тавцан дээрч мартагдаад байгаа юм а. За 2004 оноос хойш шашны жижиг мөргөлдөөн улс төрийн жагсаал цуглааны үеэр замун цагдаа болон энгийн иргэдийн хооронд болсон мөргөлдөөнд 6300 гаруй хүн амьнасаа алдсан гэдэг юм тооцоо байдгийн. За гэхдээ олон жил тогтворгүй баг зэргийн үл ойлголцол өмнөтэй байдаг Тайландд даваа гарагийн орой болсон шиг юм санаатай хорон за дээр нь ийм олон хүнийг хамарсан халдлага бол өмнө гарч байгаагүй. За тэр дундаа Тайландын өмнөд хэсгийн мужаас гадагш хизээч халдлага хүчирхийлэл гарч байгаагүй юм а.